Үхлийн ирмэг дээрх туршилтанд сүнс байдгийг нотолдоггүй. Болмоо чи сүнс байдагт итгэдэг үү? Сүнсээ? Харин л дээ энэ талаар нэг их бодож байгаагүй юм байна. Харин чи саяхан би нэг мэдээ үзсэн чинь сүнс байдгийг шинжлэх ухаан нотолсон гэж байсан. Үгүй ээ л үдээ сүнсийг чи харж байж болдоггүй үстэй. Тэрнийг яаж шинжлэх ухаанаар нотлох юм? Парапсихологийг сонсч байсан уу? Тэндээ сүнс байдгийг нотолсон гэж байна лээ. Бас үхлийн ирмэг дээрх туршилтаар там биваадын харсан хүнч байдаг гэсэн. За ямар санагдаж байна? Сүнс жигнэсээ байдаг гэж санагдаж байгаа үстэй. Тийм юм болов уу? Парапсихолог болон үхлийн ирмэг дээрх туршилтаар сүнс байдгийг нотолж чадах уу? Парапсихологийн салбарын 100 гаруй жилийн өмнөөс маш алдартай байсан. Голдуу юр бусын чадвар хэв үзэгдэл сүнс зэрэг үзэгдлүүдийг илж хайн судалдаг салбар юм. Өмнө дурдсан эдгээр юр бусын үзэгдлийг паранормал үзэгдэл гэдэг. Паранормал үзэгдлийн 3 том хэсэгт хувааж үздэг. Ярихгүйгээр сэтгэл санаагаа дамжуулах төлөв. Эд юмсыг нэвт харж үзүүлчих. Ирээдүйн үйл явдлыг урдаас танин мэдэж зүгнэх юм. Паранормал үзэгдлийг судлах асуудалд шинжлэх ухааны салбар хэрхэн ханддаг вэ? Ирээдүйг зүгнэн гэдэг асуудлыг өнөөдөр ч гэсэн маш их үгүйсгсээр байна. Хэрвээ хэн нэгэн үнээр итгэж болохоор зүгнүүл үнэт цаасны арилжааны газар түүнийг дорн ажилд авах болов. Бас аимшигтай галаа хаслах осол аваач гарахгүй шүү дээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл иш үзүүл зүгнэх чадварын хувьд шинжлэх ухаанаар нотлогдсон жишээ огт байсангүй. Телепат болон үзмэрчлийн хувьд бас яг адилхан. Харвардын сэтгэл судлаач Самуэль Мунтер Испани Кослнаар тархийг сканер дахь технологи ашиглаж телепатийг туршижээ. Хоёр хүн туршилтад орж нэг нь хоёр зурагны аль нэгийг телепатаар илгээхэд MRI дурамжийн дотор хэвтэж байгаа нөгөө тэрхүү зургийг таах ёстой. Гэхдээ энэхүү туршилтад телепатийг илгээхэд болон илгээхгүй байсан ч таах магадлал 50% байв. Яагаад гэвэл туршилтад оролцогчид нь бие биеэ сайн мэддэг эхнэр нөхөр, найз, эсвэл эхрүүд байсан юм. Паранормал үзэгдлийн хувьд хэсүүчилсэн яриа их боловч шинжлэх ухаанаар нотлогдсон онцлог өнөөдрийг хүртэл амжилтанд хүрч байсан юм. Тэгвэл үхлийн ирмэг дээрх туршилт буюу NDE гэж юу вэ? Үхлийн ирмэг дээрх туршилтыг боддоор амсаж үзсэн хүн байдаг болов. Сэтгэл судлаач Давид Мейер үхлийн ирмэг дээрх туршилтын үйл явцыг танилцуулжээ. Нэг хүн удахгүй үхэн гэсэн эмчийг сонсон. Дараа нь тэр өөрийгөө урт харанхуй хонглоор маш хурдан явж байгааг мэдэрнэ. Тэгээ биеийнхээ гадна гарсан байгаагаа мэднэ. Холоос өөрийнхөө биеийг харна. Удахгүй өөр олон зүйлийг харна. Олон жилийн өмнө өгсөн хамаатан санд найз нөхдийнхэн сүнс харагдаж, халуун дулаан хайрын энергитэй зүсүүл таних сүнс урд нь гарч ирнэ. Түүнийг баяр хөөр, хайр, амар тайван үгнэ. Гэвч эцэстээ өөрийн биетэй эргэн нийлж ухаан орно. Судалгааны материал болгон ялгаатай ч ихэнхдээ зүрхний шигдээс бэртэл гэмтлээс болж үххийн таваан дээр байгаа хүмүүсийн 12-оос 40% үхлийн ирмэг дээрх туршилтыг амссан гэдэг. Үхлийн ирмэг дээрх туршилтын учир шалтгаан нь юу вэ? Чамархан эпилепстэй хүмүүс үхлийн ирмэг дээрх туршилттай төстэй гайхалтай үзэгдэл үзсэн гэдэг. Өөрөөр хэлбэл хүчил төрөгчийн дутагдлаас болоод бүх тоолоогоор дамжин өнгөрөх үзэгдлийг үздэг. Хүчил төрөгчийн дутагдалд ороод тархины дарангуулах хэсэг дутдаг учраас харааны мэдлэхгүй бол тархины мэдрэлийн үйл ажиллагаа нэмэгдэж нөгөөгөр нь камер харагдахгүй байгаа зохиомжтой чийжэд хүрээгүй. Түүний үр дүнд урт хангалаар мэдрэг мэд гэрэл аажмаар томрох хардаг гэсэн нэгэн судлаачийн судалгааны тайлан бас байна. Хенри Гэрсон хүний биенээсээ гарах үзэгдлээр туршилт явуулжээ. Хар тамхи хэрэглэх эсвэл тархийг цахилгаанаар цочроогоогүй байсан ч эрүүл хүн биенээсээ гарах үзэгдлийг үзэж болохыг баталжээ. Нэгт судалгаанд оролцогч толгойдоо зүүсэн камераар өөрийн биеийн ардах дүрсийг харна. Судлаач хоёр ширхэг хунцар саваа бэлдэж нэгээр нь судалгаанд оролцогчийн чэйжин нөгөөгөөр нь камерт харагдахгүй байгаа зохиомжтой чэйжинд хүрнэ. Үүнийг дахин давтан хийхэд судалгаанд оролцогчид биеийнхээ ард сууж байгаа мэт санагджээ. Зохиомжтой бие аюул тулгарах үед судалгаанд оролцогчид хөлсөн чихрэх гэмтээр физиологийн хариу үйлдэл гаргаж байжээ. Түүнчлэн биенээсээ гарах үзэгдлийг туршихад тархины чамархаа болон зулаан уулзуур идэвхждэг гэдэг нь тодорхой болжээ.
Швейцарын мэдрэл судлаач Олаф Бланк тархины тодорхой хэсгийг цахилгаанаар цочрооход өмнө нь биенээсээ гарах үзэгдэлд орж байгаагүй өвчтөн түүнийг үдсэн гэжээ. Өнөөгийн мэдрэл судлалын шинжлэх ухааны хувьд биенээсээ гарах үзэгдэлтэй холбоотой мэдлэгийг бага багаар хуримтлуулж байна. Гэхдээ ийм үр дүнгээр сүнс оршин байдгийг үгүйсгэх боломжгүй. Нөгөө талаас парапсихолог болон үхлийн ирмэг дээрх туршилтаар сүнс байдгийг баталсан гэхэд түргэгдсэн хэрэг болно. Шинжлэх ухааны эдгээр судалгааны үр дүн биднийг бодлуулдаг. Библи иш үзүүлэг болон хүний зүрх сэтгэлийг нэгт харах паранормал үзэгдэл гардаг. Тэгвэл Библи буруу гэдгийг шинжлэх ухаан баталсан юм болов уу? Алдартай сэтгэл судлаач Христ итгэгч Марком Джеймс дараах хоёр хандлагаас сэргийлэх ёстой гэжээ. Нэгт, шинжлэх ухаан Библи хоёр хоорондоо шууд зөрчилддөг. Хоёрт, шинжлэх ухаан буруу гэдгийг Библи нотолсон. Эсвэл Библи буруу байсныг шинжлэх ухаан нотолсон. Бүр бүсийн үзэгдэл үхлийн ирмэг дээрх туршилтын аль аль нь шинжлэх ухаанаар тодорхой болоогүй байна. Түүнчлэн шинжлэх ухаанаар тайлбарлаж чадлаа гэд бурхан оршин байдгийг үгүйсгэх аргагүй. Христ итгэгчид маань шинжлэх ухаан Библи хоёрын аль нэг нь зөв гэж зүтгэх бус. Шинжлэх ухаан Библи хоёрыг тэнцвэртэй харах хандлагатай байх хэрэгтэй болсон.